Тэгэхээр та Москвыг потенциалд тулд ашиглаж багаж хэрж хурдан ранк хийхийг хүсэж байна уу? Тэгвэл та зөв газараа ирлээ. Сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн бичлэгээр та бүхний хамгийн дуртай марксменуудын нэг болох цөхрлийн чадны эзэн Москва. Тэрээр сүүдрийн хүчийг хүлээн авч өшөөгөө авахар шийдсэн. Цөлийн нэртэй жадчаг мөн дайчин билээ. Тэрээр ашиглахад маш амархан хэдийч үр дүн сайтай баатар юм. Түүний нэвтэлдэг энгийн цохилтын ачаар тэрээр лейндээ биедан фармдах, миньон цэвэрлэх, бүшлэх, багийн тулаанд оролцох. Тэр бүгд нэгэн эсрэг нэгэн үед хүртэл бүгдд нь маш сайн байж чаддаг. Марксменуудад хамгийн чухал тооцогддог хөдөлгөөний чадвар. Дээрээс нь дайралтын хорд нэмэлт хоёрыг нэг дор агуулсан скил 1. Нэг эсрэг нэг багийн тулааны үед дайсныг манаргах скил 2. Мөн мапны хаанаас ч дарамт үзүүлэх боломжтой уйлтгээд Марксмен баатарт хүсч болох бүх ил зүйлийг багтаасан. Тэгэхээр та юугаа хүлээнэ? Энэхүү гайдыг дуустал нь үзэж өөрийн дотоод Москваас сэрэгээрэй. Харин одоо илүү дутууггүйгээр бичлэг руугаа орцгоё. Юун түрүүнд түүний скиллүүдийг тайлбарлая. Түүний скиллүүд ойлгоход маш амархан ба ашиглахад ч мөн адил. Москвын идэвхгүй чадварыг Spear of Questions буюу цөхрлийн жад гэдэг. Москвын энгийн цохилд үндсэн байгаа нэвтэлж болдог ба хэрв амжилттай энгийн цохилт хийсэн тохиолдолд түүний 1-2 дугаар чадварын кулдауныг 0.8 секундээр багасгадаг. Мөн нэвтэлсэн энгийн цохилт атак эффект үзүүлэх боломжтой байдаг. Харин түүний 1-р чадварыг Abyss Walker буюу сүүдрээр алхагч гэдэг бөгөөд энэ нь түүний хамгийн чухал чадвар юм. Уг чадварыг ашигласнаар Москва сонгосон зүгтээ блинкийн шилжих ба 3 секундын турш нэмэлтээр 115-аас 150% бонус дайралтын хурд авдаг. Энэ хооронд түүний энгийн цохилтууд үндсэн байныхаа ард байгаа дайсны нэгжид 10% илүү даймаж үзүүлдэг. Хэдий энгийн скил юм шиг харагдаж болох ч Москвыг сайн ашиглахад энэ чадварыг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. Харин түүний 2 дугаар чадварыг Spear of Misery буюу зовлонгийн жад гэдэг. Уг чадварыг ашигласнаар Москва сонгосон дайсны нэгж рүү жада хамгийн чангаараа шиддэг. Ингэснээр тэрээр тухайн байд даймаж үзүүлэн мөн түлхэх нөлөө үзүүлдэг. Хэрв тухайн байд түлхэгдэж байх явцдаа өөр баатартай эсвэл хантай мөргөлдөх юм бол 1.2 секундын турш манаргадаг. Мөн үндсэн бай 2 секундын турш харагддаг. Харин түүний ultimate чадварыг Spear of Destruction буюу сүрлийн жад гэдэг. Уг чадварыг ашигласнаар Москва богино хугацааны дараа сонгосон зүгтээ сүрлийн жад шиддэг. Хэрв жад дайсны баатрыг онвол тесрэх ба ард нь байгаа дайс нь 10% нэмэлт дамиж үзүүлдэг. Тесрэлтийн дамижинд өртсөн дайсны нэгж 1 секундын турш 50%-аар удаашрдаг. Жад тесрэгтээ үндсэн байныхаа ард сүүдэр үлдээх ба скил 1-ийн кулдауныг reset хийдэг. Уг чадварыг дахин ашигласнаар сүүдэр туссан газартаа скил 1-ийн шилжиж очих боломжтой болдог. Харин одоо түүний скиллүүдтэй танилцсан учраас tips and tricks хэсэг рүү орцгоё. Москва нь мэдээж айтмаар хөгжиж мэдээ slate game дээр хамгийн нөлөөсөө байдаг учраас gold lane явах нь ойлгомжтой. Юун түрүүнд setup. Уг setup дээр ерөнхийдөө attack speed болон attack effect дээр фокуслах бол. Яг тэгвэл Москва дээр attack speed амар сайн байгаа. Хэрвээ та Москва дээр crit авдаг гайдын нэг бол амьдралынхаа шийдвэрүүдийг дахин нэг бодож үзнэ үү, баярлалаа. Яг тэгвэл Москва өндөр attack speedтэй байснаар дан ганц өндөр DPS-ээр зогсохгүй. Идэвхгүй чадварынхаа ачаар өндөр cooldown reduction-тэй болдог. Тиймээс хэрв түүний ялангуяа 1-р чадварын cooldown бага байх юм бол тэрээр илүү ойрхон blink хийж өндөр DPS болон mobility-тэй болох юм. Хамгийн ихний айтмаар Swift Boots буюу attack speed өгдөг гутал. Эсвэл нөхцөлдөө тааруулан ямар нэг defense гутал авч болно. 2 дахь айтмаар Corrosion Sight. Уг айтм нь удаан зодох тусам нэмэлт дайралтын хурд өгдөг ба дээд тал нь 30% хүрч болдог. Мөн дайрч буй дайсны нэгжээ 4% удаашруулдаг ба энэ нь 5 давхсаж болдог. Товчхон хэлэхэд өөрийнхөө хурдыг нэмж харин дайсны хурдыг багасгадаг гэж ойлгож болно. Дараагийн айтмаар Demon Hunter Sword. Уг айтм нь дайсны одоо байгаа HP дээр суурилсан нэмэлт дамиж үзүүлдэг. Тиймээс танкч гэлтгүй. Баатар болгоны эсрэг өндөр үр дүнтэй. Attack effect-ний гол айтм. 4 дахь айтмаар Golden Staff. Уг айтм хэдий crit цохилт хийх боломжгүй болгодогч дайралтын хурдыг үлэмж нэмэгдүүлдэг. Уг айтмын идэвхгүй чадвар болох Endless Strike нь 3 дахь энгийн цохилт болгоныг нэмэлт 80% дайралтын хурдтай болгодог ба нөлөөг нь бас 2 үржүүлдэг. Тиймээс энэ айтм өмнөх 2 айтмынхаа нөлөөг 2 үржүүлдэг гэж ойлгож болно. 5 дахь айтмаар Malefic Roar. Өндөр physical penetration өгдөг айтм. Эсвэл дайсны physical damage хэтэрхий өндөр эсвэл assassin marksman-уудад feed-рээд багтааж хичлүүлээд байгаа бол Wind of Nature-ыг авахыг зөвлөж байна. Please. Эсвэл нөгөө талаас дайсны mage болон magic damage хэтэрхий өндөр байгаа тоглоулахгүй анхлаад байгаа бол Rose Gold Meteor-ыг аваарай. Сүүлийн айтмаар Sea Halberd. Уг айтм нь anti-heal, attack speed мөн өөрөөсөө өндөр HP-тэй баатруудад нэмэлт дамиж үзүүлэх чадваруудыг өгдөг. Эмблемийн хувьд Assassin, Marksman эсвэл Basic эмблемүүдийн алийг нь ч авсан. Тийм ч муу байдаггүй учраас дайсны pick болон өөрийн тоглолтын хэв маягийг харгалзан үзэж сонголтоо хийгээрэй. Дайсан тиймч танклаг биш баатруудтай байгаа бол нэмэлт penetration болон суur дамижаа нэмэх зорилгоор Assassin. Эсвэл илүү DPS нэмхийг хүсэж байвал Marksman. Эсвэл нэх бодмооргүй нөө зүгээр сайхан зодмоор байна гэж бодож байгаа бол Basic эмблемийг авч болно. Талентийн хувьд нэмэлт дайралтын хурд HP багасгах үед нэмэлт defense
defense, мөн энгийн цогцолт хийх үед нэмэлт хөдөлгөөний хурд өгч бага зэрэг HP нөхдөг quantum charge. Spell-ийн хувьд Dyson crowd control бага, эсвэл өөртөө итгэлтэй, арай offensive тоглохыг хүсч байвал inspire. Нөгөө талаас Dyson маш их crowd control байгаа тохиолдолд эсвэл арай safe тоглохыг хүсч байвал purify-ыг аваарай. Скиллүүдээ 1 3 2 гэсэн дараалалаар дүүргэх нь мэдээж. Түүний skill 1 түүний хамгийн чухал skill учраас хамгийн түрүүнд дүүргэх хэрэгтэй. Хоёрт түүний ult, хамгийн сүүлд түүний crowd control чадвар болох skill 2-ыг дүүргээрэй. Дээр цухас дурдсанчлан. Москвыг сайн эзэмшихийн тулд түүний 1-р чадварыг маш сайн эзэмших хэрэгтэй. Тэрээр энэ л чадварынхаа ачаар хамгийн өндөр mobility, мөн DPS-тэй marksman-д тооцогддог. Хэдий Москва 1-р чадварынхаа тусламжтайгаар өндөр mobility-тэй ч гэсэн түүний 1-р чадварыг гамгүй хаашин ч хамаагүй хийгээд байж болохгүй. Тасныг зодож болох хэрнээ өөрт хамгийн аюулгүй газартаа хийж дадах хэрэгтэй. Ингэснээр та түүний survivability болон DPS-ийг үргэлж өндөр байлгах юм. Ихэнх beginner Москвуудын гаргадаг алдаа нь энэ бөгөөд тэд тиймч бодолгүй skill нэгэ хийчихдэг. Ингэснээр тэд даваа талгүй хэцүүхэн байрлалд өөрсдийгөө оруулдаг ба дайснаас шалтгаангүй damage аваа зогсохгүй. Дайсны гол damage үзүүлэгчдэд амархан бай болох талтай байдаг. Skill нэгэ хийж байхдаа өмнө хэлсэнчлэн дайсанд хүрэгч, дайсан хүрэхгүй газар руу хийхийг хичээх нь маш чухал. Москвын skill нэгийг яг цэвэрхөөх эсвэл зүхтах гэсэн нөхцлөөс гадуур урагшаа хойшоо гэхээс илүү аль болох хажуу тийш нь хийвэл арай дайсанд амархан бай болохоос сэргийлэх боломжтой. Mid game үеэс ганц 2 item аваад дайралтын хурд сайтай болоод ирэхээр түүний идэвхгүй чадрын ачаар түүний skill нэгийн cooldown маш бага болдог. Тиймээс зүгээр л practice-ийн бот шиг нэг газараа зогсоод байх биш. Зодонгоо skill нэгээ байнга хийж DPS-ээ өндөр байлгахдаа анхаарч харин skill нэгтэй cooldown-тай байгаа үед хөдөлж зодох буюу kite хийж сурах хэрэгтэй. Ингэснээр дайсандаа амархан хоол болохоос сэргийлнэ. Миний байнга хэлдэгчлэн өгсөн marksman бол no damage marksman шүү дээ. Миний хэрэглэх дуртай энгийн нэг rule of thumb байдаг нь ерөнхийдөө үндсэн байгаа тойрсон маягаар skill нэгийг хийхийг хичээх юм. Мөн ямар нэг зүйлийг зогсож зодох, фармдах, пушлах гэх мэт нөхцөлд түүний skill нэгийг нэвтрэх боломжгүй хан руу чиглүүлж хийснээр түүний уг чадварын анимашныг cancel хийж DPS-ээ бага зэрэг нэмэгдүүлэх боломж бас байдаг. Нэгээрээ ялангуяа нэвтрдэг энгийн цогцолтынхоо тусгалыг өөрчилж, наан нь байгаа танкаар дамжуулан, ард нь аюулгүй гэж бодож байгаа marksman, mage гэх мэт squishy баатруудыг зодохыг хичээх хэрэгтэй. Москвын skill нэгийн өгдөг нэвтэрсэн энгийн цогцолт 10% илүү damage үзүүлдэг нөлөө нь иймэрхүү нөхцөлд зориулагдсан. Тиймээс тэрээр танк зодоход асуудалгүй цөөхөн хэдэн marksman-уудын нэг ялтчгүй юм. Харин түүний бас нэг зэвүүн тал нь тэрээр chaos-лог буюу эмх замраагүй багийн тулааны нөхцөл байдалд хамгийн их манддаг. Уг эмх замраагүй байдлыг өөрөө ч үүсгэж болох ба skill нэгээрээ байнга ийш тийш шилжиж мөн ялангуяа skill 2-оор стан орохгүй байлаа ч гэсэн үүний төлхөх нөлөөг ашиглан дайсныг давуу талгүй байрлал руу түлхэж оруулах боломжийг мартаж болохгүй. Тэр нь стандыг хичээх хэрэгтэй л да. Түүний идэвхгүй чадварын тусламжтайгаар түүний 2 дугаар чадварч мөн адил бага cooldown-тай болдог. Тиймээс ер нь spam-дахыг зөвлөж байна. Гэхдээ уг чадвар түүнийг хэцүүхэн байдалд орж дайсны assassin-уудад онлуулахад дайсныг түлхэж аврах боломжтой байдаг учраас дайсны blink skill-үүд дарагдсан эсхийг сайн мэдэхгүй байгаа үедээ хадгалцахад бас гэмгүй байдаг. Мөн уг чадвар мэдээж түүний skill нэгтэй маш сайн хослох боломжтой. Урагшаа дайрах, арагшаа ухрах гэх мэт үеүүдэд уг чадварыг skill нэгтэйгээ хослуулан ашиглаж болно. Мөн ambush хийх үедээ стана онох нь маш чухал. Учир нь түүний ганц комбо бол өвснөөс гарч ирээд ханад стандад үхтлэн зодох шүү дээ. Эцэст нь түүний ultimate чадвар хөөх. Эсвэл хол болж байгаа багийн тулаанд нэмэлт удаашруулах нөлөө үзүүлж багийнхандаа туслах, үнэгүй assist авах, kill хусах, эсвэл бүр өөрөө очиж kill авах. Зарим тохиолдолд хурдан rotate хийж зүхтах боломжийг ч олгодог. Түүний ултаар skill нэгийнхаа cooldown-ыг refresh хийж болдог ба дээрэс нь бараг л нэг утгаар range-ийг нэмэгдүүлж skill нэгийнхаа өмнөд хүрэхгүй байсан газарт очих боломжийг нээдэг. Холоос энэ чадварыг онцлоход өгөх зөвлөгөө тийм чих алга. Учир нь энэ чадварыг онох хэсэг мэдрэмж туршлагаас маш их хамаардаг. Тэгэхээр 6 дугаар мэдрэхүүдэд итгээд байж та. Тоглоомын ихэнд still leg play-ийг авахыг зөвлөж байна. Ганцхан wave minion-ы хэмжээний голдоор дажгүй defense өгдөг. Харин түүний дараа шууд swift crossbow-ыг аваарай. Уг item нь corrosion site-ыг ухсарахад ордог component item ба. Тоглоомын ихэнд боломжийн дайралтын хурд авахд тусалдаг. Gold laner-ууд бараг л mid game хүртэл нэ хийшээ тийшээ яваад байдгүй. Явах хэрэгч нэх гардаггүй учраас гутлаа авах гэж ярах хэрэггүй. Ингийн гутлаа аваад үндсэн item-уудаа авахдаа анхаарах хэрэгтэй. Тоглоомын ихэнд аль болох safe тоглож skill нэгээрээ дайралтын хурдаа нэмэн авахыг бодох хэрэгтэй. Мөн skill 2-ороо дайсны баатрыг түлхэж өгөх гэж буй миньоноос холдуулж алт XP өгөхгүй байхыг хичээгээрэй. Дор хаяж 2 item авсныхаа дараа тулаанд оролцох, объектив авах гэх мэт баг зэрэг тэнж багийнхандаа туслахыг бодоорой. Тулааны үеэр дээр хэлсэн типүүдийг ашиглан аль болох дайсны замбраагүй байдлыг даваа талаа болгох хэрэгтэй. Ултаа авсныхаа дараа map дээр тулаан харагдвал багийнхандаа туслах, мөн баг зэрэг assist goal нэмэлтээр авахын тулд ашиглаж болно. Мөн Москва өндөр дайралтын хурдтай учир хамгаалагдаагүй таавруудыг пүшлэхээс хязгаарч битгий татгалзаарай. Ялангуяа мапа харж байгаад тулаан болох гэж байгаа газрын эсрэг талын лейнийг нялх пүшлэхээс битгий татгалзаарай. Учир нь ултаа тулаан эхлэнгүүт reactive байдлаар ашиглаад очиж багийнхандаа туслах боломжтой. Гэхдээ гол нь ултаа онох хэрэгтэй л дээ. Тэр л хамгийн хэцүү хэсэг нь. Мөн багийнхан чинь нэг л
бүтэхгүй багийн тулааны үеэр ялахгүй нь ойлгомжтой байгаа бол нээх орох гээд байх хэрэггүй. Биедан фарм хийж пүшлэхэд анхаарч болно. Гэвтэл эцсийн эцэст ML MOBA тоглоом шүү дээ. Тийм учраас гав ганцаараа чирж ялалт хүргэнэ гэсэн хий бодлоо орхиорой. W үргэлж эгоноос дээр гэдгийг санаарай. Өнөөдрийн хэрхэн ашиглах вэ энэ хүрээнд дуслаа. Тэгээд таалагдсан бол юу хийхээ мэдж байгаа учраас бичлэгийг дуустал үзсэн танд маш их баярлалаа.